Tropics Production үзүүлж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газар автобус нэг компанийн хамтын бүтээл. Шинэ өглөөний нар бандлаа. Миний зогсож байгаа энэ газар бол нийслэлчүүдийн сайн мэдих зайсан толгой. Нийслэл хоттой олон жил ажиллаж амьдрахдаа анх удаа зайсан толгойн ороо дээрээс өглөөний нар мандахыг харж байна. Яагаад ч нэг их сайхан зүйлийг бүтээсэн юм шиг, нэг их бахархалтай үйлийг хийсэн юм шиг сайхан сэтгэл надад төрж байна. Сонгогдсон сэдэв буюу их хотын маань их түүхийн нэгэн хэсэг болсон энэ зүйлийн талаар ярихад эндээс л эхлүүлж болох юм. Түүхэн цаг үеийн дүр суулган дээр дүрн үлдсэн энэ зүйл бол бидний амьдралын нэгэн хэсэг болсон. Өнгөрсөн одоо ирээдүйг холбогч бидний баянган хэрэглээ нийтийн тээвэр юм аа. Цагийн хөсөг. Юуны түрүүнд Монгол улсад маань тээврийн салбар хэрхэн өсөж хөгжсөн тухай цугсхан түүхийг дурдъя. Морин дэл дээр дэлхийн талыг эзлэж явсан ард түмний маань холыг ойртуулдаг, хоёрыг уулзуулдаг гол тээврийн хэрэгсэл нь мэдээж морь мал байсан нь ойлгомжтой. Түүхчид 1235 оны үед Хувлай хаан анх морин өртөөний албыг үүсгэн байгуулж байсан нь өдгөөгийн Монгол улсад тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл байсан гэж үздэг юм аа. Нүүдэлчин монголчууд нүүж суухдаа тэмээ өхөр зэрэг том биетэй бодом аланд орон гэрэн ачаалан ердийн хөсөг болгон ашигладаг байжээ. Энэ нь эрт дээр үеэс өдгөө хүртэл хэрэглэгдэж байгаа Монгол малчдын тээвэрлэх үйл явц юм аа. Гэвч орчин цагийн хөгжлийн салхи тал нутгаар маань дамжин өргөхдөн олон төрлийн өөрчлөлт шинжилтийг авч ирсний нэгэн тод жишээ нь машин буюу олон хүн зорчих боломжтой оньсон хөдөлгөөрт чичаан тэрэг юм аа. Иймэрхүү маягийн орчин үеийн механикдсан тээврийн хэрэгсэл Монгол улсад маань анх 19-р зууны ихэнх үеэс нэвтэрч хүрээг хот гэж нэрийдэх, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх маш том түлхэс болж өгчээ.
Ардын хувьсгалын он жилүүд хүртэлх цаг хугацаанд Монгол улсад тээврийн үүргийг үндсэндээ морин мөртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа. Улс орны эдийн засаг хөгжиж, нийслэл хотын өнгө төрх өөрчлөгдөхийн хэрээр оршин суух хүн зан олширч, түүнийг дагаж зөөвөрлөх ачаа, тээвэрлэх зорчигчдын тоо өснө нэмэгдэж байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 1925 онд Монголын анхны тээврийн байгууллага болох Улсын тех нэвтрүүлэх газар байгуулагдаж, Монгол улсын авто тээврийн байгууллагын тулгын чулуу тавигджээ. Үүнээс 4 жилийн дараа буюу 1929 онд ачааны 3 автомашиныг хүн зорчиж болохоор тоноглож, Улаанбаатар, Амгаланбаатар чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зоршигч тээврийн үндэс суурь тавигдсан түүхтэй. гэж байсангаа өвөд тэргээр төсвөтөл ирээд яхад сүнчгүй гурванууд гэдэг. Анаадаг төсөөсөн хавтар зөвхөн миндэмэт чатал тэгээд таны нишин бидэд өрөвдөж. 1 км явуулахаар үүрэг авлаа. Ингэж шинэ эзэмсгээ гаргаснараа Бааздан анхны сайтны хөдөлгөөний эхлэлт болж намын төврөний 8 дугаар өдрийн шийдвэрийн дагуу нэгч машины эзлэгийн хугацааг тусгах гол зэрэг тавьж байгаа юм аа. Улаанбаатар хот маань түүхэн хөгжлийнхөө явцад бүр тодруулж хэлбэл түүхэн хөгжлийнхөө дунд хэсэгт ямархуу байдалтай оршин тогтнож байсан. Бүгдээрээ эргээд нэг дурсацгаая. Хөдөлгөөн болон их болж байна. Үүнээс бас их хотын асуудал ургаж гарах нь тодорхой. Манай хот байгуулагчид үйлчилгээ тээвэр худалдааных эрдэмтэд энэ асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө чармаан ажиллаж байна. Годамж өхөн өөрийн түүх, өөрийн дүр төрхтэй гэж хэлж болно. Улаанбаатар дорн суусны хотын шинжлэх хурлыг барьж явуулахад Москва хотын зөрөг төслийн Гипров корпоративын мэрэгжлүүд эхийг бүтээж Москвагийн барилгачид манай барилгачидтай бүрд зэрэгцэн ажиллаж байна. Наримдал дружба бидний зэрхэн дүүр толгойтой. 60 гаруй жилийн турш манай хайртай хорон бүгд наримдах Монгол ард улсын цэцэрлэгээ бүтээн байгуулагдсан аривын ландин бүхэн Монгол зөвлөлтийн ард түмний гандан бууршгүй наримдал жинхэнэ хад дүүгийн барилгааны үр ач үлээ. Их хотын амьдралын зам юм. Тэгэдэж Москвагийн барилгачид Праг, Берлиний мэрэгжилтэн манай нийслэлийн олон барилга байгууламжийг бүтээн босгоход жинхэнэ хад дүүгийн ёсоор гаруй сэтгэл зүтгэлэн оруулдаг. Нийслэл хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны анхаарлын Ийхүү бүхэл цаг үеийн Улаанбаатар хотын тухай эргцүүлэн бодохдоо миний бие. Бүхэл бүтэн 100 жилийн баялаг түүхтэй энэ Улаанбаатар хотынхон нэгэн эд эс ширхэг болохын хувьд та бидний амьдралтай салшгүй холбоотой энгийн боловчиг гавьяатай зүйлсийн талаар та бүхэндээ өгүүлэхээр шийдлээ. Тал нутгаараа тархан мал малдаж нүүлэн амьдарч байсан монголчууд бид нийслэл хотоо байгуулахаар энэ сайхан дөрвөн их уулынхаан дунд шавыг нь тавьж тухайн үеийн тохирох үг хэллэгээр богдын хүрээ, даа хүрээ, нийслэл хүрээ хэмээн нэрийдэж заман удалгүй Улаанбаатар гэдэг нэрэн дээр тогтож өнөөдрийн хүртэл 100-ыг хамтдаа туулжээ. Олноороо нэг дор оршин амьдрахад мэдээж зохион байгуулалтын амьдралын хэм маяг хамтын хүч дэвнэгдлэр хөгжиж дэвших хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарна. Амьдралынхаа асуудлыг шийдвэрлэхэд амар хялбар тус төхөн болохоос арга чарга оюун ухаанд хүн сүйгчилж болох нь ойлгомжтой юм. Үүний нэг жишээ нь нийтийн тээврийн хэрэгсэл юм.
Өнөө цагт бид нийслэл хот дотроо олон төрлийн унаа хөсгөр зорчиж байна. Автобус, троллейбус, такси гээл. Харин улс хооронд, хот хооронд газрын уртыг галдад хэрэг ганган онгоц тэргүүтээ олноор нь зорчих зориулалтаа тээврийн хэрэгслүүдээр туулж байна. Гэхдээ бид нийслэл хотын маань түүхт ихөө тохиож байгаа энэ цаг үед зөвхөн нийслэл хотынхон нийтийн тээврийн талаар ярихаар зорилоо. Нийслэл Улаанбаатар хотын хүн амсгийн гэрээр автобус нэг бие даасан бааз байгуулах шаардлагатай бол 1954 оны 3 сард 177 тогтоолоор сайд нарын зөвлөлийн автобус такси моторын бааз гэдгийг байгуулсан. Автобус такси моторын бааз нь 40 автобустай байгуулагч байлаа. Ингээд энэ онд бол энэ тогтоолоор тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Анхны одоо маршрутыг бол зохион байгуулалт диспетчерийн хяналтанд оруулсан. 1954 онд гадаадаас ирэх автобусаас 15 автобусыг автобус ууздах 15 ачааны машиныг тусгай зорчигчдын зориулалтаар тоноглож яах автобусны бие даасан баазыг одоогийн далайн захын цэмбэний фабрик дээр одоо байгуулж ирсэн юм аа. Нийслэлийн авто аж ахуйнуудын үйл ажиллагааг нэгтгэн зогсоож, төрөлжүүлэн төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс бүгд Найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1969 оны 141-р тушаалаар Улаанбаатар хотын тээврийг удирдах газар байгуулагдлаа. Тээврийг удирдах газрын харьяанд автобус, такси, мэргэжилтэнд үйлчлэх автобаз, тээвэр түл хангамжийн нэгдсэн болон хот нийгэм хангамжийн автобазуудыг шилжүүлэн нэгтгэж нийслэлийн байгууллага иргэдийн хэрэгцээнд зориулж ачаа, ахуйн тээврийн үйлчилгээ, улс, хүнсний ногооны зэрэг тээвэрлэлтийн төрөлцсөн үйлчлэгээний авто аж ахуйнуудыг байгуулж ажиллуулсан байна. 1954 онд бие даасан автобус такси моторын бааз зорч тээврийн чиглэлээр үүсгэн байгуулж ирсэн бол мөн нийслэлийн иргэдрүүгээ хандсан ахуйн тээвэрлэлт, худалдаа, хүнсний үйл дөрүүдийн чиглэлээр үйлчлэг явуулах бүх одоо авто аж ахуйнууд маань ахын чиглэлээр садрагдж байсан. Энийг 1969 онд нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулж өнөөгийн одоо нийслэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газар бол байгуулагдсан. Түүнтэй Улаанбаатар хотын тээврийг удирдах газар бол тухайн үедээ бол Улаанбаатар хотын хэмжээнд байж байгаа худалдаа, хүнсний үйл дөрүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн үйлчилгээ, мөн одоо гадаадын мэргэжлийн үйлчлэх үйлчилгээ, ахуйн тээвэрлэлийн үйлчилгээ, албан байгууллагуудын унаа хүртэл нэгдсэн удирдлага зохион байгуулж ирсэн. Ийм төвтэй байна. Эдгээр нь бол эхний 20 жил нь бол социализм бүтээн байгуулалтын нийтэд шууд холбоотой юм аа. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөдөлгөөний урсгал чиглэлээр нэмсээр байгаа нийтийн тээврийн үйл ажиллагаанд зохицуулалт нэн төрөнд шаардлагатай болсон тул зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэж эхэлсэн байна. Ийхүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах, нийтийн тээврийн хөдөлгөөнд хяналт шалгалтын албыг бий болгох, зорчих урсгалын иж бүрэн судалгаа хийж, нэг үн тариф, цалин хөлсний системийг боловсрон болгох, жолооч, кондуктор, техникийн ажилтан ажилчдыг тусгай курс сургуулиар бэлтгэх замаар нийтийн тээврийн үйлчилгээний нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна. Анхны жолоочийн курсыг бол 1922 онд зөвлөлтийн мэргэжлийн тусламжтайгаар 10 хүнийг одоо 10 цэрэг хүнийг бол одоо жолооч болгож байсан байна. Энээс хойш жолооны авторгуул гэж байгуулагдаж байсан бөгөөд автобусны жолоочийг 2 эрэгтэй болох хэмжээнд дээр 1982 оноос бол автобусны курсыг жилийн хугацаатай бий болгосон. Автобусны баазд одоо 2 ээлжээр ажиллахын тулд бол намын илгээлт тэргүүний жолооторыг бол одоо илсүүлэн ажиллуулж байсан юм байна. За нийтийн тээвэр хөгжихэд бол одоо үн тариф одоо чухал байдаг. Ингээд бол анх 1954 онд километр тутамд 15 мянга авч байгаар анхны тарифыг тогтоосон бол 1961 оноос 13 буудлын хүртэл хугацаанд 50 мянгаар явах тарифыг тогтоосон. Энэ тариф 30 жилийн үйлчилж 1991 онд нэг төгрөг болсноос хойш одоо 6-7 одоо үргэлжлэгдэж 2011 онд 400 төгрөг одоо болоод байна.
За нийтийн тээврийн үйлчилгээг бол материал баазаар хөгжүүлэхийн тулд бол 1954 онд бааз байгуулагдсанаас хойш 1996 онд 400 автобусны засвар үйлчилгээний станцыг барьж ашиглалтанд орсон зэрэгцээ нийтийн тээврийн одоо шинэ төрөл одоо зорчих тээврт одоо тарилаа усны тээвэр юу болсон. За 1987-оос 1997 онд улс орны шилжилтийн хүнд хэцүү цаг үед нийтийн тээврийн салбарын ачааллыг манай байгууллагын хамт олон үүрч ингэж гарч ирж байсан юм аа. За өнөөдөр захиргааны тээвэр компани үйл ажиллагааны шинэ түвшинд гарч өргөжин тэлж явж байна. Өнөөдөр манай байгууллага бол нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ машин үйлдвэрлэлийн салбарын анхны алхмуудыг хийж эхэлж байгаа бид бүхэн бас баяртай бахархалтай байдаг. 1987 онд хотын тээврийн системд троллейбусны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм. Тээврийн салбар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн зохицох хэсэг нь хувьчлагдаж, төрийн өмчит автобус 1 компани, автобус 2 компани, автобус 3 компани, цахилгаан тээвэр компаниуд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зохицох хэсгийг гүйцэтгэж байлаа. За ингээд нийтийн тээврийн автобусны түүх бол энэ автобусны 1-р компани түүх. Автобусны 1-р компани бол 1990 он хүртэл Дангаараа Улаанбаатарыг одоо зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэж байсан. Ингээд 1982 онд 2 бие даасан парк болж 90 оноос бол автобусны 1-2 дугаар компани, 3 дугаар компани цахилгаан тээвэр гэсэн 4 компани одоо үйлчилж ирсэн юм аа. Төр засгаас манай ажилчдыг бол одоо хөдөлмөр бүтээлийг өндөр өрнөлж олон хүнийг одоо төрийн дээд одон медалаар одоо шагнаж байсан байдгийг. Энд бол 200 гаруй хүн одоо одон медалаар шагнуулсан дотор Хөдөлмөрийн Баатар 3, Гавьяа тээвэрчин 3. За манайд ажиллаж байгаа анх амьдралыг хагаараа гэхэлсэн ийм улсууд бол Гавьяа тулсан хүн 3 байдгийн үүнд дотор одоо доктор профессор одоо яамны сайдыг олон жил хийсэн догоо яндан суран гэж Гавьяа тээвэрчин болсон. 1954 онд анхны автобус моторны бааз байгуулагдахад ерөнхийдээр ажиллаж байсан Ишвэлжер гэдэг хүн одоо техник сургуульд олон жил багшилж ерөн боловсон хүчин бэлдэх ажилд итгэх зүтгэлтэй орж ирсэн аргалзан Гавьяа багшаар. За манай анхны кондукторын нэг бол Цэрэндэлэн гэдэг хүн Монгол улсын Гавьяа жүжигч болсон байх жишээтэй. За 3 Хөдөлмөрийн Баатарын анхных нь бол нийслэл Улаанбаатарын 60 жилийн агар үе 1984 оны 11 сард одоо Хөдөлмөрийн Баатар болсон бол 11 жилийн дараагаар Дастрэн гэж хүн Яармгийн бригадын дараа Дастрэн гэж болооч тээврийн 75 жилийн агар Хөдөлмөрийн Баатар болсон байдаг. За анхны Гавьяат нь 1974 онд Балган Сүрэн гэж хүн Гавьяат болсон. Энэ хүн бол 1954 онд цэргээс одоо илгээлтээр одоо ирсэн цэрэг хүмүүс бол 20 жилийн дараа бааз 20 жилийн агаар бол Гавьяат болсон байт юм аа. Парк ашиглалтыг бол 1956 онд анхны даруйтай парк ашиглалт гэж одоо зөвлөлтөөс ирсэн 10 бэлгийн автобусаар паркыг нэмэгдүүлж байсан бол энэс хойш бол жилийн тутам одоо 3 дугаар 5 жилийн төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөөнүүд 100 хүртэл автобусыг одоо зөвлөлт болон Чех Унгараас одоо нийлүүлж ажиллаж байсан. Ингээд л бол одоо 1990 оноос хойш парк шинжилт хийлгүй байж 93 оноос одоо тусгай төсөл хэрэгжүүлж нийтийн тээврийн сэргийг төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 100 автобус дөрөв засвар үйлдвэрлэх хийх стан 30 гаруй сая төгрөгийн өртөгтэй Дэлхийн банкны урт хугацаатай зээлээр бол 44 автобус 9 тарилаа усыг 1995-6 онд паркийн бүрэн шинжилсэн. Энэ парк шинжиллийн өөр жил бол явсаар гоод 2011 онд 400 автобусаар Солонгосын 400 автобусаар парк шинжилсэн. Улаанбаатарын 1 сая төгрөг жилс учраас дан төрийн автобусны үйлдвэрлэгээр явуулах бэрхшээлтэй болсон учраас хувийн гэрчлийн автобуснууд нэлээд орж ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт Улаанбаатар хотод гүйцэтгэж байгаа ажлын 75% бол хувийнхан 25% нь бол одоо
төрийн өмчин автоцгоо одоо эзэлж байна. Төрийн өмчин гэдэг нь бол автобусын 1, 3 захилгаан тавиар компаниуд үүнд бол одоо Солонгосын 200 автобус мөн зохицооны тарилын усаар одоо үйлчилж байгаа маа. За ингээд шугамын үйлчилгээнд автобусны тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг бол 54 оноос дисвичрийн бүртгэлд орж 1984 онд одоо Дистан нэг хяналтанд орсон. За энэ бол нэг талдаа жолооч бүртгүүл нөгөө талдаа бол дисвичрийн гар ажиллагаатай хагас автоматсын бүртгэл байсан. За өнөөгийн байдлаар бол одоо бүрэн автоматсан ийм одоо хяналт шалгалттай болж байна. Гар дэргэдэг үйлчлэгэнд гаргасан G800 маркийн тарилын бус манай өнөөдөр 6 дахь жилдээ явж байгаа. Тэгэхээр энэ бид бүгдийн санаачилж зохион байгуулж бий болгосон энэ төслийг ард түмэн төр засгийн зүгээс идэвхтэйгээр дэмжин жил бүр хөрөнгө оруулалтыг хийж ирлээ. За өнөөдрийн байдлаар манай байгууллагын хамт олон 50-аад G800 маркийн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг усалж үйлдвэрлэн иргэдийн үйлчлэгэнд гаргахаас гадна гадаад улс орн руу экспортод одоо машинуудыг гаргасан зэрэг ийм баяр багталтай түүхийн шинэ хуудсыг бол эхлүүлж байна. Улаанбаатар хотын унаа хөсөг тээврийн хэрэгслийн хөгжил дэвшил өсөн нэмэгдэх үйл явц хэрхэн өөрчлөгдсөнийг сүүлийн 10 гаруйхан жилийн хувьсэл харуулна. 1990 оноос өмнө үед улсын автобус баазуудыг жил бүр Орос болон Чех улсуудаас автобус нийлүүлэн шинжилдэг байсан бол 1990 оноос хойш буюу нэг нийгмээс нөгөө нийгэм шилжсэн эхний он жилүүдэд автобус шинжилэн нийлүүлэх үйл явц ерөнхийдөө зогсонгүй байдалд орсон юм. Автобус нэг баазын 100 тонны автобусанд зөв тушаам зорчдог байсан цаг хугацаа тэндээ дурсамж болон үлдэж автобус чивтэл хүлээн чадвар тэнхээтэнд багтдаг байсан нийслэлчүүдийг маань автобус нь хүлээж суулгадаг цаг иржээ. Харин хувь хүний хүсэл нийслэлүүд нь тусгайлан үйлчлэх учиртай таксины үйлчлэгээний хувьд 1954 онд нийслэл хотод анх баазаа байгуулснаар өдгөө хүртэл хөгжсөн түүхтэй. Төрийн өмчөд харьяалалтайгаар такси моторын бааз нэртэй байгуулагдаж байсан улсын ганц такси компани одоо мөнөд дурсамж болж эдүгээ хувийн мэдлийн такси үйлчлэгээ явуулдаг компаниуд өөр өөрийн зах зээлийн менежмент, үйлчлэгээний ур чадвараараа өрсөлдөн хөгжсөөр байна. Хэдхэн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслэлээр багтаж ядан үйлчлүүлж, заримдаа бүр автобусандаа багтаж чадахгүй унаж тусаж үлддэг байсан. Тэр цаг үе өнөөдөр нэгэнд түүх болон үлдсэн байна. Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөр төрөгжин тэлж, хаа сайгүй бүтээн байгуулалт төрнөж, орон сууцны хорооллууд сүндэрлэн боссоор байна. Тэр бүхэнд хөрч үйлчлэх ёстой та бидний амин чухал хэрэгцээ бол яа харахгүй энэ нийтийн тээврийн үйлчлэгээ. Энэ төсч. За. Ерөөсөө нийтийн тээврийн үйлчилгээ та бидний амьдралын нэгэн хэсэгтэй салшгүй холбоотой. Зорчигчид бид бүхэн хэрхэн үүргээ сайн биелүүлж, соёлтойгоор үйлчлүүлж байгаагаас шалтгаалаад нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа ажилтан ажиллагчдын урам зориг, амьдралын хэв маяг цаашлаад нийтийн болоод нийгмийн соёл шууд шалтгаалах учиртай. Нийслэлийн тээврийн газар нь Улаанбаатар хотын оршин суугчдын тээврийн эрэл хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн тээврийн үйлчлэгээний тогтвортой системийг бий болгох, салбарын хүрээнд төр нийслэлийн засаг захиргааны байгууллагын тавьсан чиг бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх, нийтийн тээврийн үйлчлэгээг зохион байгуулж,
үүргээ соёлж шуурхай, чанартай биелүүлдэг болгон хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Нийслэлийн иргэд оршин суугчдын банк өснөний мэдж байгаа нийтийн хэрэгцээний зорчигч тээврийн үйлчлэгээний эрэлт хэрэгцээг хангах үйлчлэгийг зохион байгуулж зохицуулах. Тухайн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгуулагдсан хотын тээврийн газар нь 1997 онд хотын тээвэр зохицуулалтын газар болж, үүнээс хойш нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болж 2009 оноос нийслэлийн нийтийн тээврийн газар болгон зохион байгуулагдаж, анх байгуулагдсан цагаас идэвхтэй хүртэл нийслэл хотынхон иргэдийн амьдралын асуудлыг багасгаж, ачааг нь хөнгөлөхийн тулд цаг наргүй ажилласаар байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын эрхэм зорилго. Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологиг нэвтрүүлэх замаар иргэдэд дэдэлсэн тээврийн системийг бий болгоно. 2000 оноос өнөөдрийн хугацааны өнөөгийн байдалтай өөрчлөлтийн тулд судалгаа, наривчсан шинжилгээ судалгаанууд хийсний үр дүнд 2012 оноос 2017 оны хооронд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нэвтрүүлэх ийм ажил хийгдэж байна. Энэ багт амжилттай захиргааны хөтөлбөрт автобус байхаар төлөвлөгдөж байна. 2015 оноос 20 оны хооронд бол метроны эхний сууш шатны ажил тавигдаж эхэлнэ. Ийм удаагаар өнөөдөр бид тээврийн хөгжлийг төлөвлөх чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр нийслэл хүрээ 100 жилийн хугацаанд манай нийслэлийн нийтийн тээврийн байгууллагууд энэ түүх тойрнуудыг угтаж Улаанбаатар хотын иргэдтэй түүхэн сурчлагуудаа хийх, тээврийн хөгжлийг олон нийтэд хүргэх ийм удаа чиглэлээр ажил зохион байгуулагдаж байгаа. За өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаа бид шин түвшинд гаргах чиглэлээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байна. За энэ ажлыг бид хань дөрвөн орнуудын тусламжтайгаар мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор үндэсний мэргэжлүүдийн оролцоотойгоор тээврийн төлөвлөлтийн шин тээврийн төлөвлөлтийг бий болгох чиглэлээр ажиллаж байна. Одоо өнөөдөр бид Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шин тээврийн төлөвлөлт болох тусгай замын автобус, метроны төслийг боловсруулж энэ чиглэлээр холбогдох судалгаанууд хийгдэж, энэ чиглэлээр эхний үе шатны ажлуудыг энэ оноос эхлэхэд бэлтгэл ажлыг хангагдаж байна. Энэ жил бол нийслэл хүрээ 100 жилийн гав хүрээнд барьж байгаа хамгийн том бэлэг бол энэ төсөл хөтөлбөрүүд байгаамаа гэж хэлхийг хүсэж байна. Нийтийн тээврийн цонхоор ширтсээр нэгэн насаа үдэж байгаа иргэд та бид. Дэргэд мань үргэлж байж, дэм тусыг хүртэж байдаг энэ мэд энгийн зүйлсийн аж ахуйг тэр болгон анзаарч хардаг бай. Нийслэл хотын маань түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед тэр ч бүхэл соёлын хүн төрөлхтний амьдралдаа нас чадсуу нийтийн тээврийн ажил хөдөлмөрийн талаар инхүү дурдхад таатай байна. Аливаа их том хотуудын хамгийн гол боломжтой асуудал бол нийтийн тээвэр байдаг. Өнөөдөр Улаанбаатар хот маань сая гаруй хүнтэй мегаполис хот болж байгаа төвшин ч гэсэн нийтийн тээврийн асуудал бас урцаар тавигдаж ирсэн билээ. Нийтийн тээврээр 1969 онд сайд нарын зөвлөөс гарсан тогтоолыг үнэлж Улаанбаатар хотод анх нийтийн тээврийн өдөрт газрах байгуулж ирснээс хойш өдөгөө 50 гаруй жил өнгөрсөн байна. Эдийн засгийн социализм үед ч бай, эдийн засгийн ороо босгоо үед ч бай, нийтийн тээвэр маань хариуцлагатай Улаанбаатарчуудыгаа хүрэх газар нөр хөөж хариуцлагатай ажиллаж ирсэн бид бүхэн бас бахархаж байдаг. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын засгийн газраас нийтийн тээврээ тодорхой бодлогын арга хэмжээ авч автобус шинжилтийн паркийг 400 автобусаар шинжилсэн тодорхой үр дүнтэй арга хэмжээ болсон гэж боддог. Энэ хүрээнд манай орон нутгийн өмчийн автобус баазууд маань бас 50 гаруй хувь нь бол парк шинжилгээ хийгдэж чадсан. Цаашдаа Улаанбаатар хотод нийтийн тээврийн системийг хөгжүүлж, парк шинжилтийг сайжруулж, аж ахуй нэгжүүдийнхаа бодлогоор дэмжиж, стандартаар хэрэгжүүлэх чиглэлээр бид хүмүүс ажиллах учиртай гэж ойлгодог. Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуй нэгж, 2000 гаруй автобус, нийт 130 гаруй чиглэлд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бид нар улам сайжруулж, хөгжүүлж ажиллах учиртай гэж ойлгож байгаа. Нийтийн тээвэр маань улам хөгжихийн хэрээр бид бүхэн бас түүнийг саадгүй хурдтай явуулах, зам дэд үтцийг нь бий болгох, төвжирлийг сааруулах, тодорхой бодлого явуулах байдлаар иргэдийг нийтийн тээврээр явуулах
систем рүү оруулах байдлаар бид бүхэн нийтийн тээврээ дэмжиж ажиллана гэж ойлгож байгаа. Том аврын автобусууд, таксидуудыг ер нь цаашдаа бид бүхэн Улаанбаатар хотод шинэ технологиг оруулж нэвтрүүлэх, үе шаттайгаар метроны асуудлыг судлах, хөнгөн галт хэргийн асуудлуудыг судлах чиглэлээр бас нийтийн тээвртэй бид нар бодлогын болон боловсон хүчний хөрөнгө оруулалтын арга хэмжээг авч ажиллана гэж бодож байна. Ингээд нийт тээвэрчтэй алтан зар шар зам нь үлзийтэй байхын ерөөлөг дэвшүүл та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгэхээр эрхэм хүндэт нийслэлчид манай сайн мэдж байгаа. Манай нийслэл хүрээ 100 жилийнхаа одоо сая тэмдэглэн мөрлөд удаагүй байна. Тэгэхээр хотын төвхтэй холбоотой олон одоо салбар одоо зэрэгцэж үнсэн одоо бий байгуулагдаж сайжир шингэж явж байгаа. Тэрний нэг нь манай нийтийн одоо тээврийн хамт олон байгаа. За Улаанбаатар хотын хувьд 1925 оноос одоо нийтийн тээврийн анхны одоо шав тавигдаж байсан болов 1969 оноос анхны одоо нийслэл Улаанбаатар хотын тээврийн удирдах газар байгуулагдаж улмаар тээврийн удирдах газрын дэргэдэх 28, 29, 30, 37 дугаар автобазууд бас өргөжж бий болсон ийм одоо төвхтэй. Мөн 1987 онд Улаанбаатар хотод троллейбусны анхны одоо депо үйлдвэр байгуулагдаж Орсын албаны улсын технологиор бидний мэргэжлүүдтэй хамт ажиллаж ирж шаваа тавьж ирсэн төвхтэй. Өнөөдрийн хувьд бол ингээд хараад үзэхээр Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн салбарт бол онцгой анхаарч ингэж ажиллаж ирсэн. За бидний тодорхой одоо технологийн шинжилгээ засгийн газрын дэмжлэгээр 2009 онд бол Улаанбаатар хотод хийгдлээ. За түүний зэрэгцээ хуучин боломжтой дээрээ тулгуурлаж сургалт явуулах материалын баазыг бэхжүүлэх нийтийн тээврийн үйлчлэгээр хийж байгаа компаниудын зарим хүн терапийн одоо чиглэлээр дэмжлэг үзүүлэх ажлыг бол Сэвэр Бизнесийн төсөв зохион байгуулсан гэж одоо ажиллаж ирлээ. Автоматжуулах системийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн салбарын хамт олонны нийгмийн асуудлыг шийдвэрлэх ийм одоо тодорхой бодит ажлууд бас 2011 оны төсөв дээр суулгаж ингэж автобусны бодлуудын эцсийн зогсоолуудыг өргөдөх, шинжлэх, ажилчдын тав тухтай нөхцөл байдлыг хангах гэдэг ингээд олон зүйлүүдийг бол хамтран одоо хэрэгжүүлж ирлээ. За одоо тусгай замын Улаанбаатар хотын хувьд бий бол тусгай замын зорчих автобусуудыг Улаанбаатар хотын хотын дэвсгэр дээр тодорхой одоо төсөл болгож хэрэгжүүлэх ажил бодит судалгаа нийт төвшнээсээ гарч одоо ажил эхлэхээр ингэж бэлтгэл хамгаагдаж байна. Метроны анхны одоо шугамыг бий болгохоор JICA-гийн мэргэжлүүдийн тусламжтайгаар судалгааны ажлыг 12 онд багтааж дуусгахаар гадны мэргэжлүүдтэй хамтарч ажиллаж байна. Ингээд харах юм бол орчин үеийн одоо нийслэлийн тээврийн одоо нийтийн тээврийн одоо өөр одоо олон асуудлууд бас давхар одоо шийдэгдэх ийм бодит үе байна. Тэгээд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс нийтийн тээврийн салбарын хамт олондоо баярын эмчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүсэж ирүүдийн сайн сайхныг өрөөё. Нийтийн тээвэр бол нийслэлчүүдийн өргөн хэрэглээ амьдралын их төшиг тулгуур юм а. Нийтийн тээврийн ажилтан ажиллагсад бол цаг-цагийн хөсгийг төрж амьдралын их урсгалыг залалцаж яваа гэгэн сайхан үйлснэтэй. Он цаг
Хүмүүний амьдралын түүхийг тээж урагшилсаар